Төсөв дээр манай хууль зүйн байнгын хороо төсөвтэй холбоотой асуудлыг ганцхан засгийн газар төсөв өргөн барьсны дараа хилцдэггүй. Түүнээс өмнө хаврын чуулганы үед буюу чуулган хаахаас өмнө шүүхийн ерөнхий зөвлөл болон хүний эрхийн үндэсний комисс улсын дэд шүүхийн төсвийн төсөөллийг хилцээж баталдаг. Тэгээ бүгдээрээ хууль тогтоомжоор мэдж байгаа. За өнгөрсөн жил гэхэд хүний эрхийн үндэсний комиссийн 2026 оны төсвийг хууль зүйн байнгын хороо хилцээд нийт 30 орчим тэрбум төгрөгийн төсвийг бол бид нар баталсан. За гэтэл энэ удаа төсөв нь өмнөх оныхоос дахиад буураад ороод ирсэн. Нэгдүгээрт энэтэй холбоотой тайлбар өгсмээр байна. Хоёрдугаар цаашид цогтоодөр дарга манай байнгын хороо ингэж шүүхийн ерөнхий зөвлөл улсын дэд шүүх хүний эрхийн үндэсний комиссийн төсвийг ингэж урьдчилж батлах юм хэрэг байгаа мó? Төсвийн төсөөллийг ингэж батлах хэрэг байгаа мó? Төсөв биш те. Төсвийн төсөөллийг бид нар ингэж урьдчилж хилцэж батлаад сангийн яам руу явуулсан ч бид нар хичнээн төгрөг одоо хичнээн ч асуудлыг ингэж баталсан байсан сангийн яам дээр очиод буурдаг. Тэр энийг одоо яахын хэдүүлээ энэ жил дахиад энэ чигээр явах гэдэг шүү дээ. Өнгөрсөн жил энэ асуудлаар зөндөө хэлсэн, зөндөө байнгын хороон дээр ярилцсан. Юу ч засагдахгүй шүү дээ. Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээ манай байнгын хороо энийг ингэж хилцэх хэрэг байгаа мó? Хууль ингэж биелүүлэхгүй байж болох юм уу энэ сангийн яам? Яах вэ хэдүүлээ одоо дахиад хойдон жил дахиад яг энийг яриа суух гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ эсвэл манай байнгын хороог эсвэл татан болох юм уу? Эсвэл энэ хуулинд өөрчлөлт оруулах юм уу? Яах юм? Тэгээ эн чинь эцээ засгийн газар шүүх эрх мэдэл гэдэг энэ шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан хараад бус байдлын асуудал шүү. Тэгээ энд ингээ сангийн сайдыг царай алдаа явж идэг. Өнгөрсөн жил ямар байсан яг л тэр хിവэрээ. Одоо би хүний эрхийн үндэсний комисстэй холбоотой урсгал зардланд буурсан. Өмнөх одоо энэ 25 оныхоос одоо 1.5 тэрбум хин сайдтай нуулзаж хинээс нь царай алдах уу гэд. Би үнэндээ жавхлан сайд, учрал сайд гэдэг энэ хэдэн сайдрыг царай алдаж энэ төрийн байгууллагад энэ төсвийг ингэж гуйж явдаг юмыг халмаар ах юм. Тэгээ уг нь халах гэж манай байнгын хороо ингээ энэ төсвийн төсөөллийг хилцээд байдаг. Учрал сайдаа энэ хоёр одоо сайдаа гэх юм уу, юу гэх юм, сайд болох гэж байгаа хүнээ гэх юм уу? Нэр дэвшигчээ гэх юм уу, горилогчоо гэх юм уу? Та хэд маань нэг юм ярьж яхаа жаахан хүндэтгэлтэй хандаач. Би одоо түрүүнээс хойш 1 минут гарсан юм яриа л л да. Тий. Тэгэхээр би хараа анхааралтай биенийхээ яриаг битгий ингэж өмүүлчихэ гэдэг хүсэлт гаргаж байна та бүхнийг. Учрал сайдаас би асуулт асуусан. Тий. Тэгэхээр учрал сайдаа манай байнгын хороо ингэж урьдчилж хилцдгийг хэдүүлээ цаашид яах вэ? Энэ ерөөсөө яг хэлбэрийн Тэ мэдээж энэ хараад бус байх зарчим бол байгаа. Тийм учраас ер нь хууль зүйн байнгын хороонд хариалагдж байгаа энэ салбарт хариалагдж байгаа одоо байгууллагуудын төсөв дээр бол засгийн газрын зүгээс бол одоо нэг тийм танах гэхээсээ илүүтэйгээр энэ бие даасан үйл ажиллагаа явуулахыг нь бол үргэлж одоо хүндэтгээл ингээл төсвийн тавиад л ирсэн. За тэгээ өмнө нь бол бас энэ чинь хууль зүйн байнгын хорон дээр одоо хилцдэг шүү дээ. Тэгэхээр тэр асуудал бол зарчмын хувьд мэдээж эндээ хилцээ гол асуудлуудыг сонсоод ингээд төсвөө төлөвлөх нь бол ер нь зарчмын хувьд бол зөв юм бэл. Тэрнээс зүжиг төсвийн үеэр гинт одоо ингээд оруулж ирсээс илүү бас байнгын хороогоор ингээд хилцээд яг нөхцөл байдлыг сонсоод явах нь бас зарчмын хувьд бол зөв гэж бодож байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллагуудын бие дааж ажиллах, за энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх одоо энэ үйл ажиллагаагаа явуулахад бид бол нэг төсөв танаад байна гэхээсээ илүүтэйгээр яг л энэ хууль зүйн байнгын хорон дээр гарсан дүгнэлтүүд нөхцөл байдлыг нь үндэслэл ингээд төсвийг тавиад ирсэн. Тэгээ энэ жилийн хувьд ч гэсэн бас одоо хуулийн салбарт бүх одоо боломж болцоогоор дэмжлэг үзүүлж үйл ажиллагаа явуулах болцоог нь одоо хангуулж ажиллаж байгаа. Тэгээ сангийн яамнаас нэмж яг төсөв дээр хариулчихгүй. Сангийн яам төсвийн бодлого төлтийн газрын дарга санжаад орж за гишүүний асуултанд хариулъя. Яг хоо төсвийн зарлагын хувьд бол бүхэл салбарын хувьд бол мэдээж хэрэг зовлон байгаа. За бид бол яадгүй гэхэлэр 21 аймаг нийслэл тэгээд дээрэс нь улсын төсвийн 38 төсвийн эрхлэн загч буюу нийтдээ 58 төсвийн эрхлэн загчдын төсвийг энэ орлогодоо багтаагаад оруулж ирж байгаа. За ингэж оруулж ирэхдээ бол бас иргэдээс бол хилцүүлэг явуулж байгаа юм явж байгаа.
Орлогыг бол 3 байгууллага тооцоолж төсвийн доктортой байдлын зөвлөл, эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам. Тэгээд хиймлэр бид нар орлого нэмээд тавих юм бол одоо тэр дүн маань багтахгүй болчихж байгаа. За энэ жилийн үед хамгийн хэцүү байсан зүйл юу вэ гэхээр автоматар буюу хүн амын өсөлттэй холбоотойгоор нэмэгдэж байгаа нийт төсвийн хэмжээ маань 1.84 болсон байгаа. Гэхдээ урсгал зардлын хувьд бол 585 тэрбум төгрөг нэмэгдсэн. Өөрөөр хэл бүх төсвийн ерхэл загч дээр ижил байд зарчмаар энэ маань бол буурж орж ирсэн. Баасан жаргал гишүүн бас хууль зүйн мянган хорооны удирдлагаас асуусан учраас би энэ дээр тайлбар хийлье гэж бодож байна. Нэг зүйл бол үнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхтэй холбоотой төсвийг бол бид нар энд баталдаг. Тэр хуулиараа өөрчилж болдоггүй. Ямар тохиолдолд энэ асуудлыг сангийн яам ингээ өөрчлөөд орж ирж байхад бид нар энийг авч үзэж байна вэ гэхээр яг амьдрал дээрээ бодит байдал дээр мөнгө гэдэг өөрөө хөдөлж яадаг. Инфляци дагаал мөнгөний үн чинь өөрөө биднээс асуухгүй өөрчлөгдөж явцсан байдаг. Биднээс асуухгүйгээр өөрчлөгдөж байгаа эдийн засгийн ухагтхоонууд байхад тэрийгэ тодтохгүйгүй эн чинь ийм болцсон байна. Тэгэхээр энийг ингэж засахгүй бол яхаарахгүй оруулж ирэхээс бас өөр үггүй. Тим юмнууд бол байж болно. Тэр хэмжээнд нь бид нар бол хүлээж аваад үзэж болно. Түүнээс бол засгийн газар сангийн яамд сануулж хэлэхэд бол үндсэн хуулинд сангийн яам гэдэг ойлголт байхгүй шүү. Үндсэн хуулинд шүүх гэдэг ойлголт байна. Тэгэхээр шүүхийн төсвийг нэгэнт тэр баталсан бол энийг бол үнэхээр ягштал танаах бол бодож орж ирэх ёстой. Тэрэн дээр одоо ингээ би банк хууль сануулад баймааргүй байна. Цаашдаа энийгээ бол бодож орж бид нар болох хэмжээнд одоо жишээлбэл сая Баасан жаргал гишүүний асуултанд би та нарыг хамгаалж хариулт сууж байгаа байхгүй юу? Ингэх ёсгүй. Тэгэхээр энийгээ цаашдаа та нар бол санаарай гэж би хэлмээр байна. Учрал сайдад би нэг зүйлийг тодруулж асуух гэдэг. Учрал сайдаас яг нөгөө хуулийн байгууллага гэдээ бүгдийг багцлж болохгүй. Хууль зүйн дотоод хэргийн яамны сайдын багц гадна тусдаа шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн үндэсний комисс, улсын дэд шүүх гэдэг ингээд холбогдох зарим байгууллагын төсөв болвол хууль зүйн сайдын багцаас тусдаа явж байгаа нэг. За хоёрдугаарт энэ тусдаа явж байгаагийн гол утга учир юу вэ гэвэл эн чинь засгийн газрын аль нэг яам бусад тэр 58 төсвийн ерөнхийлөн захирагчтай адилхан биш ээ. Энд ч одоо тусдаа ирэх мэдлээ. Би даасаа одоо ирэх мэдлээ гэдэг энэ үндсэн хуулийн зохицуултын дагуу явж байгаа. Тийм учраас бусад бүх байгууллага, төрийн байгууллагатай битгий адилтгаж үзээч гэдэг. Тэгэд хассан гол үндслийг л би гол нь сонсомоор байгаа юм. Байнгын хорооноос баталж явуулсан төсвийн төсөөллөөс одоо бууруулж байгаа үндслэл бүхий тайлбар ерөөсөө ирэхгүй байна. За сангийн яам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. Манай улс болохоор нөгөө төсвийн үед бол нэгдсэн төсөвтэй улс нэг л их усрээс өөрөөр хэлбэл санхүүждэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай улсын орлогын дийлхэн хэсэг маань бол татварын орлого болчиход байгаа. Тэгээд тэр орлогодоо бид нар нийцүүлж оруулж ирж байгаа. За тэгээд түнчлэн одоо бидний хувьд бол мөнгөний бодлого болон төсвийн бодлого гэсэн хоёр том бодлого бол энд бас нөгөө цаад бодлогоор хэрэгжиж байгаа. За төсвийн өрөөний мэдээлэлээр бол жишээ нь инфляцийн түвшин байгаа. Засгийн газрын буюу одоо засгийн газраас гэхээс илүү төрийн нийт зарлага хэдэн төгрөг байхаас шалтгаалаад хувийн хвшилд бас хэдэн төгрөгийн одоо орон зай гарч ирэх вэ гэдэг асуудал орж ирнэ. Бага хүүтэй зээлийн олдоц ямар байх вэ гэдэг энэс хамаарч идэг. Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн том бодлогонууд маань бол өөрөө энэ төсвийн орлого зарлагтайгаа бас ингээ хамт уялдаад явж идэг юм байгаад байгаа маа. Тэгээд яг хөө түрүүн миний хэлсэн түрүүний одоо тайлбар маань байна л да. Бид нөгөө нэг их 80 төгрөгөөр автоматар ингээд хүний өсөлттэй холбоотойгоор зарлага нэмэгдүүлэх хэрэгтэй болсон учраас зөрөөд орлогоо нэмж чадахгүй учраас зарлагаа л хасахаас өөр аргагүй болсон. За ингээд зарлагаа бол бид нар нэмж хасах шаардлагатай болсон. За энэ өрөөндөө бол бүх төсвийн ерхэл зарчдэр бол ялгаагүй энэ дүндээ тааруулж оруулж ирсэн байгаа. Тэгээд төсөв маань өөрөө бүгд нөгөө макро эдийн засгийн бас үзүүлэлтүүдтэйгээ холбоотой байдаг учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга болтол орсон.